За сайн байцгаана уу. Би сая нэг хэд хоногийн өмнө Facebook-оор нэг залууга оруулсан бичлэгийг үзсэн юм а. Тэр нь болохоор зэрэг Улаанбаатарт food truck буюу одоо нэг хоол зардаг машин байна шүү дээ. Тэр ингээр хоол заргасан чинь цагдаа нар хөгдөд болохгүй байна сумын озол даргаа гэсэн юм бичлэг байсан. Тэгээд тэр бичлэгийг үзчихээ та нарт энэ DC тэ Washington DC Америкийн нийслэлээр энэ food truck тэр хоолны машинууд яаж үйлчлэгээ үзүүлэх харуулах гэж энд авчирсан байгаа. Энэ тэгэхээр энэ 2-3 гудамжинд ойролцоогоор 150 машин үйлчлэгээ үзүүлээд энэ хавар байгаа гэсэн юм мэдээд тэрний цагаан байшин байна. Тэр Capitol Building одоо манайхаар бол Саарл ордон. Эднэрийн нөгөө их хурл хуралддаг цагаан байшин. Энэ яг тэрний уртлын гудамжнуудыг боддоо. Яг тэрнийхээ урталт одоо ингээл food truck-нууд нь хоолоо зараад урталтна. Тэгээд хүмүүс нь гадаа нь урталт нь ингээд сайхан талбай дээр. Манай улс төрчид нэг нийгмийн даатгалын шимтгэлийн одоо 50% буцаагаад олохоор зэрэг манайх эдийн засгад хэлчихнэ гэж нэг андуураад ах шиг байна л да. Та нар боддоо тэр мөнгийг буцааж олгосноор хэдэн ажлын байр бий болох вэ? Ажлын байр бий болоогүй тохиолдолд хизээч манай эдийн засаг хэлнэ гэж байхгүй юу? Мөнгө тараалснаар инфляц өснө. Хэдэн сарын дараа буцаад юмны чинь үн нэмэгдэнэ. Монголчууд ядуу хэвээрэл байна. Харин орсноогоо тэр одоо 172 тэрбум төгрөг байгаа шүү дээ, тийм. Тэрийг хэдэн залуучуудаа жилийн 1-2% хүүтэй ч юм уу те зээлдүүлээд хэдэн ийм food truck-ыг Улаанбаатарынхаа төвд аялал жуулчлал хөгжихөөр айтайхан шиг газар байрлуулад ингэчих юм бол ажлын байр бий болох боломжтой, аялал жуулчлал татах боломжтой, ингээд эдийн засгийг татах боломжтой энэ олон аргууд байна гэдгийг би хамгийн гол нь би та бүхэнд харуулах гэсэн. Тэгэхээр иймэрхүү одоо зүйлсийг бид нар ганцхан Улаанбаатарт биш бусад одоо аймаг сумуудад засгийн газрууд засаг даргуудаа та бүхэн бас энэ видеог үзүүлээрэй гэж найдаж байна. За ингээд дараа уулзлаа түр баяртай.